2024 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигч та татврын албанаас татврын тодорхойлолт авах шаардлагатай бөгөөд хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай. Сонгуульд нэр дэвшигч та татвар төлөгчөөр бүртгүүлснээр татврын тодорхойлолт авах боломжтой болно. Иргэн та татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ e-tax цэг MTA цэгмийн сайтаар хандаж татвар төлөгчөөр бүртгүүлэх цэсийг сонгоно. Хувь хүн гэсэн сонголтыг хийснээр хувийн мэдээлэл оруулах цонх нээгдэнэ. Хувийн мэдээлэл бүглэж илгээснээр таны бүртгэлтэй утас болон имэйл хаягн дээр нэвтрэх нэр нууц үг ирснээр та татвар төлөгчөөр бүртгэгдэх болно. Иргэн та татврын тодорхойлолт авахдаа e-tax цэг MTA цэгмийн сайтаар хандаж нэвтрэх нэр хэсэгт регистрийн дугаар, нууц үг хэсэгт утас болон имэйл хаягн дээр ирсэн нууц үгийг оруулан нэвтрэнэ. Хэрэглэгч сонгох хэсгээс иргэн хэсгийг сонгож цахим татврын системийн талбар нээгдэнэ. Тодорхойлолт зэсэн дээр дарж дэлгэцийг доош гүйлгэнэ. Тодорхойлолтын мэдээллийг бөглөн тодорхойлолт авах товч дарснаар QR код бүхий иргэний татврын тодорхойлолт бэлэн болно. Иргэн та татврын хугацаа хэтэрсэн өртөө бол таны татврын тооцооллын эцсийн үлдэгдэл дутуу өртөө гарсан тохиолдолд дэлгэцийн зүүн талын төлөлт хэсгийг сонгоно. Та нэхэмжлэх цэсийг сонгосноор нэхэмжлэгийн жагсаалт гарч ирэх ба төлөх нэхэмжлийг сонгож дэлгэцийн баруун талын төлөх товчийг дарж төлбөр төлөх боломжууд гарч ирнэ. Нэхэмжлийн дугаар бүхий цонхонд төлөх дүнг оруулж төлөх товч дарснаар төлбөр хийгдэнэ. Татвараа нэхэмжлийн дагуу төлсөн даруйд төлбөр татврын системд бүртгэгдэх ба нэр дэвшигчийн тодорхойлолтоо дахин шинээр авахыг анхаарна. 2024 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигч та аль нэг компани 51% болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татврын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай бөгөөд энэхүү хуулийн 32.2-5 заасны дагуу татврын албанаас тодорхойлолт авах шаардлагатай. Байгууллагын татврын тодорхойлолт авахдаа e-tax цэг MTA цэгмийн сайтад хандан нэвтрэх нэр нууц үгийг оруулан нэвтрэнэ. Хэрэглэгч сонгох хэсгээс тодорхойлолт авах байгууллагыг сонгоно. Тодорхойлолт зэсэн дээр дарж дэлгэцийг доош гүйлгэнэ. Тодорхойлолтын мэдээллийг бөглөн тодорхойлолт авах товч дарснаар QR код бүхий байгууллагын татврын тодорхойлолт бэлэн болно. Хуулийн этгээд нь татврын хугацаа хэтэрсэн өртөө бол таны татврын тооцооллын эцсийн үлдэгдэл дутуу өртөө гарсан тохиолдолд дэлгэцийн зүүн талын төлөлт хэсгийг сонгоно. Та нэхэмжлэх цэсийг сонгосноор нэхэмжлэгийн жагсаалт гарч ирэх ба төлөх нэхэмжлийг сонгож дэлгэцийн баруун талын төлөх товчийг дарж төлбөр төлөх боломжууд гарч ирнэ. Нэхэмжлийн дугаар бүхий цонхонд төлөх дүнг оруулж төлөх товч дарснаар төлбөр хийгдэнэ. Татвараа нэхэмжлийн дагуу төлсөн даруйд төлбөр татврын системд бүртгэгдэх ба байгууллагын тодорхойлолтоо дахин шинээр авахыг анхаарна. QR код бүхий тодорхойлолтыг хоёр аргаар шалгах боломжтой. Нэгдүгээрт дурын QR код уншигч гар утасны програм ашиглан шалгаж болно. Татврын тодорхойлолтын QR кодыг уншуулснаар уг тодорхойлолт нь үнийн эсхийг шалгах боломжтой. Хоёрдугаарт e-tax цэг MTA цэгмийн сайтаар хандаж тодорхойлолт шалгах сонголтыг хийснээр тодорхойлолт шалгах цонх нээгдэнэ. QR код бүхий татврын тодорхойлолтын дугаарыг оруулж шалгах боломжтой. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 54-р зүйлийн 54-ийн 6-ад хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү татврын тайланд тусгана гэж заасны дагуу нэр дэвшигч та мөнгө хандивлагч хуулийн этгээдэд урьдчилан сануулна. Хандивын байгууллага нь татврын тайландаа TT02 маягтын HM02 3V хавсралтын татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлын мэдээ хэсэгт тухайн хандивыг бүртгэж тайлагнана. Нэр дэвшигч та татврын тодорхойлолттой холбоотой зөвлөгөө мэдээллийг хариа татврын алба болон 181288 дугаард хандан авч болно. Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигч танд амжилт хүсье.